За бүгдээрэнд нь шинэ оны мэнд хүргэе. Сайхан баярлцгаасан байх те. Хэд хоног бас сайхан амарцгаасан байх гэж найдаж байна. За тэгээ бүгдээрээ Бурханыхаа үг рүү анхаарлаа хандуулад өнөөдөр шинэ ном эхэлж байгаа. 1-р Тимот ном эхэлж байна. За 1-2 Тимот номыг бол бид нэр ингээд хамтдаа энэ 1-2 сарда судлах нэ. За тэгэхээр ер нь бид нар ингээд шинэ ном эхэлж байгаа болол ер нь тэр номлын туршид та нар номоо ер нь ингээд бүтэн сайхан уншаарай заа юу. Тэгээд судлаад энэ ер нь ямар учиртай юм бэ? Тэгээд бид нар 1-р Тимот номыг ингээд уншиж байхсаа энэ дотор юу гардаг вэ гэдгийг ингээд төсөөлөлтөй байхад номл сонсоход бол биднэрт Бурхан бол хамаагүй илүү татна гүн гүнзгий бидний зүрх сэтгэлд өөрийнхөө үгийг өгч чаднаа гэж урамшуулах гэсэн юм. За тэгээд 1-р Тимот өнөөдөр 1-р бүлгийн 1-ээс 11-р ишлэлийг уншъя хамтдаа. Тэгээд энд гарч байгаа зүйл өнөөдрийн бидэнд Бурхан энэ үгээр дамжуулж юу хэлж байгаа вэ гэдгийг бас анхааралтай хэдүүлээ харцгаая. 1-р Тимот 1-р бүлэг. Бидний аврагч Бурхан ба бидний найдвар болсон Христ Есүсийн тушаалаар Есүсийн илж болсон Паулаас итгэлийн жинхэнэ хүү минь болсон Тимоттой хандан бичиж байна. Бурхан эцэг ба бидний эзэн Христ Есүсээр хайр нэгүсэл, инрэл, өршөөл, амар амгалан байх болтугай. Македон руу явхдаа чамайг Эфест үлдэхийг ятгах гуйсан минь өөр сургаал заахгүй байх талаар зарим хүмүүст чамаар хатуу сануулга өгүүлж итгэлээр Бурханы үйл хэрэгт бос харин ашиггүй маргаан мэтгэлцээнд хүргэдэг үлгэр домог эцэс төгсгөлгүй угийн бичиг зэрэгт анхаарахгүй байхыг зааварлуулах гэсэн билээ. Энэхүү сануулгын зорилго нь цэвэр бодол, эрүүл ухамсар, үнэн ч итгэлээс гарах хайр билээ. Зарим нь эдгээрээс төөрөн холдож хоосон ярианд автсан байна. Тэд хуулийн багш болохыг хүсдэг атлаа юу хэлж юуг зоригтойгоор нотолж байгаагаа ч ойлгодоггүй аж. Зүй ёсоор ашиглавал хууль заавар нь сайн гэдгийг бид мэднэ. Хууль нь зөвхт хүнд бос харин хуулийг сахидаггүй тэрслүү Бурханыг үл хайхрагч, гим нүгэлтэй, ариун бус, бузар, эцэг эхээ хөнөөгч, алуурчин, садарлагч, ижил хүйстэн, хүний наймааж, худалч, хуурамч гэрч, эрүүл сургаалыг эсэргүүцэгч бүхний эсрэг өгөгдсөн байдаг. Эрүүл сургаал гэдэг нь ерөөлт хийгээд цог завхланд Бурханы сайн мэдээний дагуу амьдрахыг хэлэх бөгөөд энэхүү сайн мэдээ нь надад даалгагдсан юм а гэсэн байна. За тэгээд энэ Паулын бид нэр захиаг нэлээд олон захиаг бол бид нэр судлаа. Тэгээд Паул бол энэ захианы хэм маяг бол эхэнд ямар учраас энэ захиаг бичиж байгааг за бас тэгээд тухайн захиаг уншиж байгаа хүмүүсээ бол ирээдэг тэр байдал харагдаж байна. Тэгэхээр Тимот гэж хин юм бэ? Паул яагаад Тимотод энэ захиаг бичих болвоо? Тимот хаана байсан бэ гэдгийг энэ захианы эхэнд харж болж байна. Паул Тимот гэдэг өөрийнхөө итгэлийн жинхэнэ хүү гэж тодорхойлсон. Итгэлийн жинхэнэ хүү болсон Тимоттой энэ захиаг бичсэн байна. Тимотыг Эфес хотын Христийн чуулганд гарсан. За энд ямар асуудлууд гарсан гэж. Тэ эцэс төгсгөлгүй угийн бичгийн маргаан, үлгэр домог, тэ. За тэгэд сайн мэдээний үннээс гуйвсан худал сургаал энэ бүхнийг зааварчилж байгаа, зааж байгаа тэнд хуурамч багш нар бий болсон байна, тэ. Энэ бүгдийг зогсоохын тулд Тимотыг Эфес хот руу илгээсэн. За тэгээд Тимоттой зааварчилгаа өгж байгаа юм захиа байна. За тэгэхээр 1-р Тимот, 2-р Тимот, Тит гэх номууд бол ерөнхийдөө чуулганы ахлагч удирдагч нарт хандаж бичсэн захиа байдаг. Тэгэхээр энийг бол бас зарим үед пастрын захидлууд гэж хэлэх тохиолдол байдаг. Тэгэхээр энэ чуулганыг удирдах байгаа, чуулганд үг дамжуулж байгаа, чуулганд хончилж байгаа тийм хүмүүст бас нэлээдгүй хэсэг нь хамааралтай. За мэдээж энэ чуулганд өгөгдсөн учраас энд сууж байгаа бүх Христэд итгэгч нарт бас хамаатай гэж ойлгож байна. За тэгээд бид нэр эндээс нэг зүйлийг бас товчхон сануулъя. Паул гэж хин юм бэ?
Тэгээд Паул яагаад захиа болгондоо ингэж өөрийгөө ингэж тодорхойлоод байгааг хараараа. Нэгдүгээр ишлэлдэр Христ Есүсийн илж болсон. Тэгээ энийг бүр Христ Есүсийн тушаалаар гэж байгаа байхгүй. Тэгэхээр Паул яагаад өөрийгөө ингэж илүү тодорхойлж би өөрөө Христ Есүсээр түүний тушаалаар илж болон томилогдсон бэ гэж тодорхойлоод үйдэг тухай товчхон хэл. Паул хэн байсан? Паул бол Саул байсан тий. Христ итгэгчдийг хавчдаг хүмүүс байсан. Тэднэрийг шоронд хийх бас алж устгахад гар бие оролцож исэн, дэмжиж исэн хүмүүс. За тэгээд мөн Есүсийн 12 дагалдагч нь яг дагаж явж исэн шавнырынх нь нэг биш. За ийм учраас одоо ялангуяа харь үндэстэн гэж хэлээд байгаа грек эхлэлтэнгүүд. За одоо тухайн үед бол юудэ еврей хүмүүс бол бусад хүмүүсийг бол грек хэлтэнгүүд харь хүмүүс. Эдгээр бол бурхны хүмүүс биш гэдэг тийм хандлага байна. Тэгээ Паул өөрөө яг юудэ нутагт төрж өсөөгөө. Мэдээж өөрөө юудэ боловсрал эзэлсэн боловч харь газар төрсөн тийм хүн байхгүй. Тэгэхээр энэ Паулын энэ зүйлүүдээс нь болоод зөвхөн Петр те Есүсийг дагалж исэн дагалдагч нарыг илч гэж үзэх. За Паулыг бол яг тэднэртэй дүүх хэмжээний илч гэж үзэхгүй байх тохиолдол байж исэн ба. Энэ зүйлийг хуурамч одоо сургаал номлох зааж исэн хүмүүлээс ашиглаж исэн байх боломжтой. Тийм учраас Паул өөрийнхөө захианд өөрийгөө хэн бэ гэдгийг маш тодорхой хэлээд байгаа. Би бол Есүс Христээр Бурхнаар өөрөө томилогдсон жинхэнэ элч юм шүү. Тэгэхээр энд бичиж байгаа миний үг бүр Бурхны тушаал гэж ойлгоорой. Бурхны заавар зөвлөгөө, итгэмжлэн төлөөлөгч байгаа нь үг юм а гэж ойлгоорой гэж анхааруулж байгаа. За иймч байдлаар бид нар өнөөдрийн захиаг унших хэрэгтэй. За тэгвэл итгэлийн жинхэнэ хүү Тимот гэж хэн байваа гэдгийг бас нэг жоохон тодорхойл. Энэ дээр итгэлийн жинхэнэ хүү гэж. За бид нар эцэг хүүгийн харилцааг бол мэднэ те. Бишгүй олон удаа ярьсан. За мэдээж эцэг бол бүх өв хөрөнгөө хүүдээ өвлүүлдэг. За ялангуяа энэ хуучин гэрээ одоо ч энэ үзэл бол байгаа. Бид нар амьдралдаа одоо сурч мэдсэн те хурааж хувимтлуулсан энэ миний гэх юм бол үлдэх юм нь өөр хүмүүсээр л үлддэг. Тэрнтэй ижилхэн итгэлийн жинхэнэ хүү гэж байгаа. Тэгэхээр энэ бол итгэлээ өвлүүлсэн миний хийж байгаа Бурхны хаанчлын ажлыг өвлж авах хүү юм а гэсэн утгаар Паул энд тодорхойлж байгаа. Энэ ч утгаараа Тимот гэдэг энэ залууг Паул өөрөө бэлдэжсэн одоо дараа үеийн одоо итгэлийн энэ Эфестэй энэ олон грекийн чуулгануудаар явж Бурхны чуулганыг хончлох үгийг зааж сургах энэ үйлсэд бэлдэжсэн хүн байна. За Тимотийн тухай 2 дугаар Тимот номын 1:5 дээр нэг юм ишлэл байна. Чиний итгэл чинь чин сэтгэлээсээ гэдгийг би санаж байна. Тэр нь анх чиний эмэг их Лойд, дараа нь чиний их Юникт байсан. Одоо чамд байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна гэж. Тэгэхээр Тимотийн итгэлийг бид нар энэ гэр бүлийн итгэлээс улбаатай байгаа гэдгийг харж байгааз Лойд гэдэг эмээн байна, Юник гэдэг эхэн байна. За тэгвэл Библиэлд Юник гэж ээж нь бол еврей, аав нь бол грек гаралтай харь хүн байсан баг. Тэгэхээр энд бол Библиэлд эцгийг нь бол Христ итгэдэг гэж бичээгүй. Харин эмэг их ээж хоёр нь юутай Бурханд итгэдэг, чин сэтгэлээсээ итгэдэг тийм жинхэнэ итгэгч даалдагч нар байсан байна. За тэгэхээр Тимот маань өөрөө эцэг ээж эмээгээсээ гэр бүлээсээ уламжлагдаж авсан Бурхныг хайрладаг. За бичээсийг багасаа суралцсан нэг юм байсан байна. Тэгэхээр энэ суурь нь өөрөө Паул тэр Тимот гэдэг залууг бэлдэх Бурхны чуулганыг хончлох хариулахад сурахад бол үнэхээр үнэтэй суурь болж өгсөн гэж ойлгож байна. За тэгэд Тимот харьцангуй залуу хүн байсан тухай энэ 1-2 дугаар Тимот номонд бол гардаг. За тэгээд залуу хүн байсан учраас мэдээж хүн болгонд байдаг түнд алдаа дутагдлууд
байсан байгаа. Энийг нь бид нар Паулын захианаас Тимотед хандаж бичсэн үгнүүдээс ер нь тэр захианы хэлбэрээс харах юм бол дандаа урам өгсөн, зоригжуулсан тэр байдлыг бид нар харж байна Паулын захидлаас. Тэгэхээр энэ маань залуу хүний хувьд бол шантрах, айх, имэх бас зарим нэг зүйлийг мэдхгүйгээсээ болж алдаа хийх тийм тохиолдол Тимотийн хувьд байсан байна. Тэр ялгаа байхгүй хүн учраас ийм асуудалтай нүүр тулж байсан. Энэ болгон дээр Паул урам өгч дэмжиж залруулж исэн тохиолдол байна. За тэгээд бид нар бас нэг сайн мэдэх нэг ишлэл байдаг те. За чи хаяа ходооч өвддөг учраас бус биш дар суужээ гэдэг нэг ишлэл. За энэ ишлэл бол Тимотед хандаж бичсэн ишлэл байдаг. Тэгэхээр энэ ер нь судлаачдын үздэг гэхээр Тимот бол бас яг тийм дотор ходоод байнга өвддөг жоохон тийм бие султан хүн байсан. Одоо нэг ёсондоо баг зэргийн тийм эрүүл мэндийн асуудалтай хүн байсан учраас Паул дар суухыг зөвлөсөн байдаг. А түүнээс биш огт энгийн хүнд ер нь ямар нэгэн байдлаар арх дарстай холбоотой тэр зүйлийг болоод Библи уухыг тэгж ятгсан зөвлөсөн тийм ишлэл огт байхгүй гэдгийг энэ дээр бас та бүгдд хэлэх гэсэн юм аа. За ялангуяа би зүгээр энэ дээр нэг юм зүйлийг сануулхад Монгол ирчүүдийн хувьд хэрвээ та энэ арх дарсны асуудалтай үүнд жоохон болгоомжтой хандахгүй бол болдоггүй тийм хүмүүс бол бүр амьдралаас та огт хэрэглэхгүй байх нь зөв шүү гэдгийг энд зөвлөё. За тэгээд хамгийн чухал нь Тимотиг Паул дагалдуулж байсан байна гэдгийг бид нэр энэ захианы эхний энэ нэг ажиглалтаас ингээ харж болж байна те. Тэгэхээр Тимот бол Паулын дагалдагч байсан байна. Паул чуулгануудыг яаж хончилж, яаж зааж зөвлөж исэн тэр зүйлийг үргэлжлүүлэх хүн байсан байна. Паул бол залуу үеэ бэлдэнэ гэдгийг орхитуулаагүй хүн байна те. Хамгийн маш сайн хийж исэн. Олон жишээ байгаа. Үүний нэг нь бол Тимот. За энэ уламжлал өнөөгийн чуулганд ч гэсэн уламжлагдаж ирсэн. Чуулган болол чуулганы хончилж байгаа ахалж байгаа хүмүүс бол залуу үеэ байнга бэлдэж байна. Өнөөдөр энд сууж байгаа залуучууд бол энэ чуулганыг ирээдүйд авч явах хүмүүс. Ирээдүйд Бурхны эрүүл сургаалыг үнэн үгийг бусдад зааж тэгээ сургаж энэ чуулганыг хөл дээр нь авч явах хүмүүс. Бурхны ажлыг үргэлжлүүлэх хүмүүс бол залуу. За одоо би бол анх энэ 13 онд энэ чуулганд ирж байхад манай чуулганд Баяр жаргал пасторыг дагаад иржсэн залуучуудыг бол би сайн мэднэ. Нилээ одоо ингээд манай Боги, Наранбат тэ одоо хин Солонгоо хин бүгд шижгэнсэн дандаа одоо хүүхдүүд залуучууд иржсэн. Тэр үед эдгээр маань баяр жаргал ахлагч удирдлагчныг дагаад суралцаад явж исэн бол өнөөдөр чуулганыг аваа явж байгааг бид нар харж байна. Тэгээ ялангуяа Наранбат пастор бол ганц би их жоохон залуу иржсэн. Өнөөдөр манай чуулганы пастор болоод биднийг өдөртөн чиглүүлж явж байгааг харж байна. Тэгэхээр энэ залуу үеэ залхамжаа бэлдэн гэдэг бол чуулганы уламжлагч ирсэн зайлшгүй зүйл. Энэ холбоосыг бид нар ерөөсөө алдаж болохгүй, мартаж болохгүй, орхитуулж болохгүй. За энэ зөвхөн чуулганаас гадна энэ бас гэр бүл дотор юм. Өнөөдөр та Бурхныг дагж байгаа та христчин гэр бүл бол та үр хүүхдээ зайлшгүй Бурхныг дагдаг, Христэнд дагалдагч болгох үүрэгтэй гэдгийг санаж байгаарай. Үүрэгтэй. Тэгэхээр өнөөдөр бид нар Паул Тимотийн энэ залуу үеэ бэлдэх гэдэг тэр зүйлийг гэр бүлдээ яаж хэрэглэх вэ гэдгийг энэ бас энэ эрүүл сургаал заах, энэ хуурамч сургаалаас зайлсхийх энэ нэгдүгээр бүлгийн ойлголтоос авч бас гэр бүлдээ хэрэгжүүлэх шаардлагатай, ойлгож авах шаардлагатай шүү гэж анхааруулъя. За тэгээд бүгдээрээ 4-р ишлэлээс цаашаага хамтдаа уншъя. Македон руу явхдаа чамайг Эфес үлдэхийг ятгаж гуйсан минь өөр сургаал заахгүй байх талаар зарим хүмүүст чамаар хатуу сануулга өгүүлж итгэлээр Бурхны үйлс хэрэгт бус харин ашиггүй маргаан мэтгэлцээнд хүрдэг үлгэр домог эцэс төгсгөлгүй угийн бичиг зэрэгт анхаарахгүй байхыг зааварлуулах гэсэн билээ гэж. За тэгэд Эфес гэдэг маань бол
одоо Туркийн газар нутаг дээр байдаг. За тухайн үеийн 1-р зууны үед бол одоогийн Турк гэдэг ойлголт бол байсангүй. За энэ бол бүр мянган жилийн дараа Отомоны одоо эзэнт гүрэн хүчрэгдсэн үеэр төрж орж ирсэн болохоос биш тухайн үедээ энд бол ер нь бол грек соёл давмгаалсан грек соёлоор бий болсон хотууд. За тэгээ грек үндсэн хэл нь грек хэлээр ярьдаг. За тэнд бид нар сайн мэднэ. Энд бол эртний одоо тэр нөгөө гүн ухаан философи за уран илтгэгч нар энэ тэр их түгжсэн үе байна. За энэ юунтэй холбоотойгоор тэрэн донд ингээд маш сайн уран илтгэгч нар чуулганд нэвтэрч эхэлсэн тэр үе байж босгүй байна. Энд нэг анхааруулад байгаа юм нь эцэс төгсгөлгүй угийн бичиг үлгэр домог ийм зүйлд та нар анхаарлаа хандуулад ийм сургаал чуулган дотор орж иж үнний сургаал эрүүл сургаалыг гуйлаад байна гэж байгаа юм. Энийг чи таслан зогсоохын тулд Тимоте чи яваа гэж хэлээд байгаа. Тэгэхээр угийн бичиг гэж юу хэлээд байгаа юм гэхээр энд ихэнх нь чин юуда биш үндэстэн хүмүүс байгаа. Тэгэхэд чуулган дотор байгаа юуда хүмүүс болохоор өөрсдөөсөө хэд нөгөө бахархах одоо тэдний хувьд бол нөгөө Авраам, агуу хаан Давидын удмынх болж чуулганд тодорхой ашигтай. Яагаад вэ гэхээр эн чинь жинхэнэ бид нар бол жинхэнэ бурхны ард түмэн байна. Ер нь бол нэг Авраам Давид руу ингээд угийн бичгээ хөөсөр аваад ойртох тусам илүү одоо авралт хүрэх гэж байгаа ч юм уу Тэгэхээр нөгөө тэр дундаасаа ялгаж гарах гэдэг шүү дээ. Би бол чамаас илүү удам сайтай хүн юм аа гэх. Тэгээ эн чинь эргээгээд ямар хүнэлттэй юм бэ гэхээр Бурхан бүх хүнийг эрх тэгш хайрлсан. Аврал бүх хүнд эрх тэгш өгсөн юм аа. Есүс Христ бүх хүний төлөө ялхууралгүйгээр загалмаа дээр амиа өгсөн юм аа гэдэг тэр эрүүл сургаалаас гажиж эхэлж байгаа. Хүмүүсийг төөрөгдүүлж эхэлж байгаа гэсэн. Бид нар нэг зүйл анзаарах юм бол одоо үед ингээ Монголд бас ерөөсөө л нэг аймаг сумаараа хуваагддаг Тэгээд янз янзын ингээд нөгөө борчгон одоо мэдээж удам ухсаа бид нар 9 үеэ мэдэх бол зайлшгүй шаардлагатай гэж эцэг өвдөөс нь биднийг сургасан те. Энэ маань бол маш олон талын эрэг сайн зүйлтэй те. Бид нэр бас нөгөө гэрэлтэн дээр хүртэл эднес чинь энэ чинь хамаатай болж байна. Харин энэ зүйлийг буруугаар ашиглах юм бол ямар хор хөнөөлтэй вэ гэхээр хагарал үүсгэж. Сүүлийн үед бол ер нь их ингэж нөгөө талцаж хуваагдах те. Монголчууд нэг л монгол хэлээр ярьж байгаа одоо бидний сайн мэддэг нууц товчон дээрээс нэг гарал үүсэлтэй хүмүүс байж дундаа ингэж нөгөө аймаг сум гарал үүслээр хуваагдах юм юусаа маш их болж штэ. Ялангуяа одоо сүүлийн үед бол алтан ургийнх руу хүмүүс бол их ойртох тий ярих болгонд бол би чинь тэр нөгөө гисэн жалаар хум тайж тийм үеийнхэн гинлээ гэд өөртөө нэг алтан ураг руу ойртох нөгөө тийм хандлагатай ялангуяа бизнесийнхэн тий хөрөнгө мөнгө ихтэй хүмүүс энэ чинь юуг илэрхийлээд байна вэ гэхээр тэрийг дагаж нөгөө эрх мэдэл нэмэгдээд байгаа энийг буруугаар ашиглах гээд байгаа тэр зүйл хандлагал байгаа байхгүй юу. Тэгэхээр эн чинь эргээгээ юу ямар үр дагавар авчрах юм бэ гэхээр монголчуудын дунд хагарал авчрна. Тэ бие биендээ атаархах, хорцох ч юм уу ийм үл ойлголцох байдал. Үүнтэй яг ижилхэн чуулган дунд нөгөө хуурамч багш нар орж ирээд элбийн домог тэ угийн бичиг Авраам, Давидын тэр удамтай ойртох тусам илүү авралд ойртно гэсэн тэр хуурамч сургаалыг чуулган дотор ярьж эхэлсэн байна гэж ойлгоо. За энэ зүйлийг Тимот эсрэг байхын тулд Паул Тимотиг илгээсэн байна. Эфесийн чуулган нь бол Паул яг энэ Тимотиг илгээсэн үед бол нэг 10 гаруй жилийн өмнө Паул тарьсан ер нь бол залуу чуулган дотор орж байгаа. Тэгэхээр энд бол янз бүрийн шинэ багш нар, хуулийн багш нар гарч ирж за энэ зүйлүүдийг чуулган дотор буруу үлгэр дуурайлыг явуулж байжээ. За 5-7 дугаар ишлэлийг үргэлжлүүлээд бүгдээрээ харъя. Энэхүү сануулгын зорилго нь цэвэр бодол, эрүүл ухамсар, үнэт сэтгэлээс гарах хайр билээ. Зарим нь эдгээрээс төөрөн холдож хоонсон ярианд автсан байна. Тэд хуулийн багш болохыг хүсдэг атлаа юу хэлж юуг зоригтойгоор нотолж байгаагаа ч ойлгодоггүй гэж
нөгөө тухайн хуулийн багш нарыг зэмлсэн байна. За тэгвэл сануулгын зорилго гэдэг нэг зүйлийг эндээс харъя. Цэвэр бодол, эрүүл ухамсар үнэн ч итгэлээс хайр гардаг юм аа. Цэвэр бодол, эрүүл ухамсар, ёс суртахуун гэсэн үг шүү дээ. Цэвэр ёс суртахуун. Үнэн ч итгэлээс хайр гардаг юм. Хайр байгаа чуулганд эв нэгдэл, хүндлэл, ийм нэг цул болж чадсан чуулган Бурхны хаанчлалыг тэлэхэд чөлөөтэй ажиллаж чадна. Хэрвээ чуулган дотор энэ зүйл байхгүй, хайр байхгүй, эв нэгдэл байхгүй, хүндлэл байхгүй бол Бурхны чуулган, Бурхны хаанчлалын төлөө урагшлах ямар ч боломжгүй гэж. Энэ зүйл бас итгэгч хүний дотор байхгүй бол таны итгэлийн амьдрал урагшлахгүй. Хаанчлалын ажлын төлөө Бурхан танд даалгасан ажлын төлөө та явж чадахгүй гэсэн үг. Чуулган, итгэгч хоёр яг ижил зүйл. За ихэнх хуурамч багш нар бол маш сайн уруу итгэгч нар байдаг. Тэд нар худлаа зүйлийг хүмүүст үнэн юм шиг ярих. Худлаа жишээг үнэн юм шиг ярих тийм. Хүмүүсийг итгэн үнэмшүүлэх тал дээр бол маш сайн мэрэгсэн хүмүүс байд юм аа. Эдгээр хүмүүсийг хоньны арьс нүмерсэн чонтой адил юм а гэж Матай номон дээр хэлсэн байна тийм. Тэгэхээр энэ 5-7 дугаар ишлэл дээрээс нэг санааг бүгд анхаараа. Аж буруу сургаал төөрөхгүй тулд бичээсээ нягтал үргэлж суралц гэсэн зүйлийг анхаар. Гаж буруу сургаалд төөрөхгүй тулд бичээсээ нягтал үргэлж суралц. Хуурамч багш нараас болгоомжил гэж байгаа. Ялгаж салгаж сураал гэж байгаа. За үүнд юу тус болох юм бэ гэхээр бичээс. Библийн үгэнд суурилсан Библийн үннийг, сайн мэдээний үннийг ярихгүй байгаа бол энэ маань хуурамч сургаал байх нэ. Үүнийг ялгахын тулд бид нар бичээсийг мэддэг байх нь байна. Сайн нэгтэлдэг байх нь байна. Бурхны үг бол өөрсдөө зөрчилнө гэсэн тохиолдол бол байхгүй. За 8 дугаар ишлэлээс зүй ёсоор ашиглавал хууль заавар нь сайн гэдгийг бид мэднэ гэсэн байна. За энд тэр хуурамч багш нар бас нэг төөрөгдөлд оруулж ирсэн зүйл бол хуулийн тухай. Мэдээж эдгээр Юудэ шашны суурьтай хүмүүс Христ итгэсэн ихэнх нь. Тэгэхээр хуучин гэрээний үеийн хууль зааврыг авчирч авралтай наадаг. Үнэхээр Есүс Христ 100% заалмай дээр цовдлогдож таны төлөө бүх ажлыг 100% хийсэн. Аврагдахад зөвхөн итгэл хангалттай гэсэн онол тэр сургаалыг хуультай хэлж байгаа. За тэгээд чуулган дотор ингээд амьдралд чи ингэч ч болохгүй, тэгч ч болохгүй. Энэ бол тэр хуультай зөрчилж гин, энэ хуультай зөрчилж гин гэдэг. Тэгэхээр үндсэн авралын онол нөгөө сайн мэдээний утга хүмүүс ялангуяа шинэ хүмүүс энд холилдож эхэлнэ. Үнэхээр Есүс Христэд итгэсэн итгэлээрээ би аврагдах юм уу? Эсвэл энэ хууль заавруудыг сахиж ариун байснараа аврагдах гэдэг юм. Тэгэхээр энэ нөгөө эрүүл сургаал гэдэг юм чи энд алдагтаад явж байна те. За тэгвэл Паул энэ дээр өөрийнхөө бичсэн захиануудаар за Тимот ном дээр ялангуяа Ром ном дээр энийг бол маш дэлгэрүүлж гаргаж ирсэн байдаг. 9-оос өргөжлүүлээд хэдүүлээ 9-оос 11 дэх ишлүүдийг дахиад бүгдээрээ уншъя. Хууль нь зөвхт хүнд бус харин хуулийг сахидаггүй тэрслүү бурхныг үл хайхрагч гим нүгэлтэй ариун бус бузар эцэгхээ хөнөөгч алуурчин садарлагч ижил хүйстэн хүний наймаач худалч хуурамч гэж эрүүл сургаалыг эсэргүүцэгч бүхний эсрэг өгөгдсөн байдаг. Эрүүл сургаал гэдэг нь ерөөлт хийгээд цог жавхланд бурхны сайн мэдээний дагуу амьдрахыг хэлэх бөгөөд энэхүү сайн мэдээд надад даалгацсан юм аа. Энэ гарч байгаа гим буруу зүйлөө гим нүглүүд болоод ерөнхийдөө 10 хуульд заадаг гим нүгэлтэд дүүцэж очихоор Паул бичсэн байна. Яг 10 хууль одоо Мосед өгөгдсөн эзний чулуун хавтан дээр бичигдэж Мосед өгөгдсөн эзний 10 хуультай сая энэ Паулийн энэ дурдгдсан гим нүглүүд бол дүүцэж очив. Тэгэхээр энэ юу гэж хэлээд байна вэ гэхээр анх өгөгдсөн хууль.
Тэгэд эрүүл сургаалыг эсэргүүцэгч бүхний эсрэг өгөгдсөн гэж байна. Тэгэхээр энэ ёс суртахуунгүй эрүүл сургаалыг эсэргүүцэгч хүн бүрийн эсрэг хууль өгсөн юм а. Гэхдээ энэ дээр нэг зүйл байгаа. Зүү ёсоор ашиглавал хууль заавар нь сайн гэдгийг бид мэднэ. Огт хэрэггүй зүйлийг бурхан хүн төрлөختөнд өгөв. За тэгэхээр эндээс бүгдээрээ хэд хэдэн ишлэл харин та бүгд бас яг өөрсдөө энэ ишлүүдээс дагаад уншаарай заяа. Ром 7:7. Тэгэхээр бид нар одоо эрүүл сургаал гэдэг имийг яг Библи юу гэж тайлбарлалт юм бэ гэдгийг сурч авах гэж байна гэсэн үг. Ром 7:7. Тэгвэл бид юу хэлэх вэ? Хууль нь гим нүгэл юм уу? Огтхон ч үгүй. Хэрэв хууль байгаагүй бол бид гим нүглийг мэдэхгүй байх байсан. Бүү шуна гэж хуулинд хэлээгүй байсан бол бид шуналт хүслийг мэдэхгүй байлаа гэж. Тэгэхээр энэ хуулийн анх өгөгдсөн зорилгыг энд тайлбарлаж байгаа байхгүй юу? Хууль бол юун зөв юм, юун буруу юм гэдгийг мэдүүлэхийн тулд өгөгдсөн юм аа. Тэгэхээр хүн хууль журам байх юм бол энэ нь зөв юм байна, энэ нь буруу юм байна. Хуулиар дагаж явах юм бол би зөв замаар алхах юм байна гэдэг тийм ялгаж салгах мэрэгүү ухааныг хууль таниулж байгаа гэсэн утгаараа хэлж байна. Галаат номын 3:24 дээр. Тийм учраас Христ ирж итгэлээр маань биднийг зөвхт хэмээн тооцох хүртэл хууль заавар нь бидний харгалзагч болж байлаа. Сайн бас анхааралтай. Тийм учраас Христ ирж итгэлээр маань биднийг зөвхт хэмээн тооцох хүртэл хууль заавар нь бидний харгалзагч болж байлаа. Есүс Христийг загалмаа дээр гим нүглийг ялах хүртэл биднийг чүүтэй айтай тогтоон барьж исэн тэр зүйл бол хууль байна. Биднийг энэ дэлхийн ертөнцийг бүр ёс суртахуунгүй бүр завхархаас нь хамгаалж барьж исэн тэр зүйл бол хууль. Гэхдээ энэ бол төгс барьж чадахгүй гэдгийг бид нар хуучин гэрээний одоо энэ Библиэс бол олж харсан шүү дээ. Хуулиар бид нар ерөөсөө зөвхт байдалд хүрч чадахгүй юм байна. Хуулийг 100% сахиж чадахгүй учраас бид нар зөвхт байдалд хүрч чадахгүй байхгүй юу? Бид нар амьдралынхаа туршид ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн л бол та гим нүгэлтэй талд гарч байгаа. Тийм учраас энэ боломжгүй зүйл гэдгийг Бурхан хуулиар өгж биднэрт ойлгуулсан байна. За тэгвэл Ром 8:3 хүмүүний төрлөх мөн чанарын мөхөс дороогоос болж хуулийн хийж чадаагүй зүйлийг Бурхан хийсэн юм. Хууль хийж чадаагүй зүйлийг Бурхан хийсэн. Тэрээр гим нүглийг шийдэхин тулд өөрийн хүүг гим нүгэлт хүмүүний мөн чанартай адил мөн чанартайгаар илгээж хүмүүний төрлөх мөн чанарт ажиллаж буй гим нүглийг ялжээ гэсэн. За үнэхээр хуулийн хийж чадахгүй байсан тэр зүйлийг Есүс Христ хүмүүн биеийг олж энэ дэлхий дээр ирээд өөрийнхөө биеийг золин тэр хуулийн хийж чадаагүй зөвхт байдалд хүрэх биднийг гэмгүй болгох тэр ажлыг Христ хийсэн юм а гэж. Эрүүл сургаал гэдэг зүйлээр яг энэ теологийн Библийн Паулын хэлээд байгаа энэ зүйл байхгүй. Чуулган дотор энэ сургаалал яригдах ёстой. Энэ сургаалыг тойрч ёс суртахуун чуулганы тэр бүх сургаал ажиллах ёстой. Яригдах ёстой, салаалах ёстой, салбарлах ёстой маа гэдгийг л хэлж байгаа. Тэгэхээр эрүүл сургаал гэдэг нэг зүйлийг тэгвэл яг өнөөдрийн энэ ишл дотроос бид нар нэг тодорхойлох гэдэг үзье. Мэдээж энэ маш олон зүйлийг энд нэмж болно л да. Өчнөө санаа. Гэхдээ бид нар өнөөдрийн үзэж байгаа Тимот номын 1-р бүлэг дотроос эрүүл сургаал гэдгийг тодорхойлох гэдэг үзье. Эрүүл сургаал гэдэг нь Христ төвтэй түүнд итгэх итгэл, хайр, цэвэр зүрх сэтгэл дээр суурилсан хууль ба бичээс сайн мэдээний уялдаа холбоог үнэн зөв тайлбарладаг байх нэ. Мөн хамгийн чухал нь сайн мэдээний дагуу сайн үр жимстэй амьдралыг бий болгодог сургаал юм аа гэсэн байна. 11-р эшлэлийн хамгийн сүүлийн бүгдээрээ харъя тэхүү. Эрүүл сургаал гэдэг нь ерөөлт хийгээд цог завхланд Бурхны сайн мэдээний дагуу амьдрахыг хэлэх бөгөөд энэхүү сайн мэдээ нь надад даалгацсан юм. Сайн мэдээний дагуу амьдрахыг хэлнэ гэж байна. Эрүүл сургаал. Тэгэхээр эрүүл сургаал тунхаглагдж байгаа чуулган болвол чуулганаас сайн үр жимстэй итгэгч нар сайн үр жимстэй үйлс амьдрал бий болд юм байна гэж ойлгоо.
За энд эрүүл сургаал мөн гаж сургааллыг нэг харьцуулсан тэр зүйл нь орсон байна уу? За ороогүй бол яг хөө гаж сургаал гэдэг нь жижигээр орчих ш тэ. Эндээс саяын өнөөдрийн ишлэлээр яригдсан зүйлийг харьцуулсан маягаар гаж буруу сургаалд төөрөгдөхгүй тулд бичээсийг нягтал гэдэг эхний санаа маань ерөөсөө л юм. Бид нар өнөөдөр сургаал зааж байгаа бол Библи өгсөн ишлэлүүдийг нь өөрийн нүдээр заавал харж байгаарай гэж хэлэх гээд байна. Хэрвээ ямар нэгэн онцлог санаа тэ дүгнэлт номлогч энд ярьж л байгаа бол та түүнийг бичээсээс заавал нягтал. Өөрийнхөө нүдээр бичээсээс олж хар. Тэгсэн үг таны дотор илүү үг үнцгийг үлдэн бас сайн үр жимс гаргаж ажиллаж чадна гэсэн. Хоёр дахь гол санаа маань тэгвэл эрүүл сургаал нь сайн үр жимсийг бий болгодог гэсэн зүйлээр. Хэрвээ чуулган сайн үр жимс гаргахгүй болвол бас энэ дээр нэг анхаарах тал бол номлогч нар байна тий. Үгийг зааж сургаж байгаа хүмүүс байна. Мэдээж энэ бол хоёр талтай. Эрүүл сургаал энд яригдж хахад зааж байгаа хүнж сургаалтаа анхаарах нь сонсож байгаа хүнж энийг би яаж хүлээж авч амьдралдаа хэрэгжүүлэх вэ гэдэг алхам хийж энэ хоёрын нэгдлээс энэ сайн үр жимс бий болно гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр альва хүн эрүүл сургаал Бурхны үгийг үннээр ярь тунхаглал гэсэн зүйлийг хүн болгон мэдж аваасай. Энэ зөвхөн пастор ахлагч нарт хамаатай биш. Энэ бол итгэгч Христийн дагалдагч хүн бүрт хамаатай. Үнэхээр та Есүсийг дагаж амьдарч байгаа Бурхны хаанчлалын төлөө зүрх сэтгэлээ зориулж байгаа бол Бурхны үннээ тухай ярих шаардлага заавал гарна. Та сайн мэдээ хэн нэгэнд өгөх хэрэг заавал гарна. Хэн нэгнийг та амьдралынхаа туршид дагуулж, зааж сургаж, итгэлээ өвлүүлэх хэрэг зайлшгүй гарна. Энэ бол таны гэр бүлээс л эхэлнэ. Үр хүүхдээс чинь хамгийн эхэлж эхэлнэ. Хамгийн ойр дотны хүмүүсийн хүрээнд эхэлнэ. Найз нөхдийн хүрээнд эхэлнэ. Бурхан үнэхээр цаашаа таныг дуудах юм бол та улс үндэстэнд тий энэ бүх хүн төрлөختөнд газар бүр явж Бурханы үннийг ярина. Тийм учраас нэг анхаарах зүйл нь юу вэ? Эрүүл сургаал Бурханы үгийг үнээр нь ярина. Өөрөө сайн ойлго. Тэгээд тэр үннийг хүмүүст ямар нэгэн буруу худал зүйл нэмэлгүйгээр үнээр нь яриа гэсэн зүйл байна. За тэгвэл ингээд өнөөдөр энэ богинохон ч гэсэн энэ ишлэлээс сурсан 3 зүйлээ дахиад баттээ. Гаж буруу сургаалт төөрөхгүй тулд бичээсийг нягтал үргэлж суралцаарай бичээсээс. Эрүүл сургаал Бурхны үгийг үнээр нь ярь тунхагл. За нэг ойлгож авсан хамгийн сүүлийн зүйл бол эрүүл сургаал нь сайн үр жимстэй амьдралыг бий болгох юм байна. 2 дугаар Тимот номын 3:15 дээрээс бүгдээр нэг ишлэл харъя. 2 дугаар Тимот номын 3:15. Христ Есүст итгэх итгэлээр аврал руу хөтлөх мэрэгэн ухааныг чамд өгөх чадaltaй ариун номуудыг чи бага наснаасаа мэдэх болсон билээ гэж Паул Тимотод хандаж энэ үгийг мэдээд байна. Паул Тимоттай анх уулзахад итгэл ба чин зүрх сэтгэлээрээ Бурхныг дагдаг гэдгийг нь мэдээд өөрөө тэр Тимотыг дагалдуулсан гэж хэлсэн тийм. Гэхдээ анх уулзахад Паул Тимотоос юу харсан бэ гэхээр баг балчраасаа ариун номуудыг мэддэг, судалдаг байсан гэж. Тэгэхээр өнөөдөр та энэ чуулган ч гэсэн энэ залуучуудыг, багчуудыг өнөөдөр ирээдүйд Христийг жинхэнэ дагдаг, Христийн жинхэнэ дагалдагч нар болгоё гэж байгаа бол баг балчраас нь сургаал гэсэн. Гэр бүлдээ ч гэсэн үр хүүхдээ та ирээдүйд итгэлээ өвлүүлээ. Үнэхээр зөв шударга замаар алхуулдаг жинхэнэ итгэгч болгоё гэх юм бол багаас нь сурах гэсэн санаа. Бичээсийг нягтлах, суралцах гэдэг маань маш олон талын эерэг нөлөө үзүүлнэ. Энэ тэр сайн талыг нь бол бид нар энд дурдаад үнэхээр барахгүй тий. Номлолыг сайн ойлгох суурь болно. Сайн мэдээг амьдралдаа хэрэгжүүлэх хүч болно.
сайн мэдээг амьдралдаа хэрэгжүүлэх хүч суралцах гэдэг байна. Үнэхээр та Библийг сурдаггүй, өөрөө нягтладаггүй болол мянган сайхан эрүүл сургаал сонсоод амьдралдаа хэрэгжүүлэх ямар ч хүчгүй л гэсэн үг. Үнэхээр сайхан мөрөөдөл дундаа амьдарсаар байгаа л өөрийнхөө одоо тэр хүчгүй сул дорой амьдралаар амьдарсаар дуусч магадгүй. Бид хаана очихоо мэддэг хэрнээ хэрхэн явах замаа мэдэхгүй бол төөрнөө. Тийм биз дээ. Шантарна, эргэлзэн, үүнээс үүдэж айц бий болно. Итгэл алдарна. Тэгэхээр эрүүл сургаалд анхаарал сайн мэдээний дагуу амьдарч чадах юм байна гэж өнөөдөр энэ үгээр энэ номлолоо дуусгая. За тэгээд 1-р Тимот номоо та нар үргэлжлүүлэн уншаарай. Өнөөдөр суралцсан зүйлээ үнэхээр сайн мэдээний дагуу амьдрах тэр хүчийг олохын тулд үргэлж тасралтгүй суралцаарай гэж урамшуулад бүгдээрээ хамтдаа залбираад номлолоо дуусгая. Эзэн бурхан минь танд маш их баярлалаа. Тэгээд энэ өнөөдөр хэлэгдсэн үг бидний дотор үнэхээр таны амьд үг амьдарч биднийг сайн мэдээний дагуу итгэлтэйгээр урам зоригтойгоор амьдрахад та хүчийг өгөөрэй. Амьдралын маань бүхий л талбарт эзэн Есүс та хамт байж биднийг удирдаарай гэж Есүс таны агуу нэрээр залбирanгуйж байна. Амен. За маш их баярлалаа.